Улсын их хурал 2010 оны хавар шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийг баталж, энэ хүрээнд засгийн газар 100 мянган айлын орон сууц хөтөлбөр Улаанбаатар хотыг аймагуудтай аймгийн төвүүдийг хилийн бомбттой холбох автозам тавихаар болсон юм а. Гэвч хөтөлбөр хөрөнгө оруулагчаас болоод өнөө хүртэл хэрэгжиж чадсангүй. Тэр дундаа богино хугацаанд ажил хэрэг болгохоор төлөвлөсөн шууд гэрээгээр баригдах ёстой замын төслийг өөрчлөхөөсөөр аргагүй болжээ. Тэгэхээр шинэ бүтээн байгуулалтын хүрээнд 5000 км гаруй километр зам болоо барих ёстой. За үүнээс өнөөдрийн хэмжээнд одоо бидний зөвхөн 2011 онд хийгдсэн зураг төсөлдөө бэлэн ажил нэг 1300 км зам байсан. Тэгээ энийгээ бид нэр хөгжлийн банкаар санхүүжүүлнэ гэд хавар шууд гэрээ хийхэд засгийн газараар оруулаад батлуулсан юм л да. Тэгээ өнөөдрийн байдлаар юуны санхүүжүүлэгч байгууллага хөгжлийн банкнаас маань мөнгө бас өнөөдөр хүртэл бүтээгүй байгаа. Тийм болохоор бид нэр яг зөвхөн 2011 оны барилгын ажлыг эхлэхээс өмнө бид нар шууд гэрээгээ маш уртхан шиг өгөөж явчих гэсэн ийм одоо төлөлтөй байсан. За тэгээд хөгжлийн банк санхүүжилт маань одоо ингэ бас нэлийн хойшилчлаа. Өнөөдрийн байдлаар бас санхүүжилсэн зүйл байхгүй. Хөгжлийн банк өнөөдөр бол санхүүжилтийн асуудал дээр бол 4 сараас нь айшгүй гэсэн учраас 4 сар хүртэл хугацаа байгаа учраас шууд гэрээгээр барихгүй маань одоо журмынхаа дагуу тендер болгоод явъя гэсэн ийм асуудал шийдэгдсэн. Тэгэхээр нэг шууд гэрээ гэдэг тогтоолоо өөрчлөөд шууд гэрээ рүү болгоё гэсэн ийм асуудал болсон. Яагаад гэвэл мөнгө гарсангүй, мөнгө гараагүй учраас хугацаа байна гэдэг ийм асуудал байна. Хөгжлийн банк байгуулагдсан гол шалтгаан нь томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм. Засгийн газар ч энэ банкнаас хурдан мөнгө гаргуулж авахын тулд өнгөрсөн хавар 800 тэрбум төгрөгийн бонд гаргах шийдвэрийг гаргасан. Гэвч яст мэлхийн нуруунд дээр суусан юм шиг банкны ажил мүддээ урагшлахгүй болсон нь тодорхой болж ийхүү замын ажлыг хоош нь татав. Нэгэнт шууд гэрээгээр хийгдэх байсан 130 км замын асуудлыг тендер шилжүүлж байгаа болохоор Хөгжлийн банкнаас гаргах хөрөнгийн их усүр өөрчлөгдөх хэсгийг тодруулсан юм а. Өөрчлөлт орохгүй хөгжлийн банкнаас санхүүж байна. Ер нь бол энэ оны сүүлч гэхэд бол ихний мөнгө орж ирнэ гэсэн юм төлөвлөгөөтэй байж байгаа. Тэгээ он гараад бид нар тендер зарлан он гаргахад одоо гүйцэтгэгч компаниудад тодруулахад одоо зэрэгцээд мөнгө нь орж ирээ. Тэгээд дараа жилийн барилгын ажил эхлэхэд бол бэлэн болох болов гэсэн төлөвлөгөө хийж байгаа. Энэ төсөлд нийтдээ хичнээн төгрөг зарцуулагдах юм. Энэ нийт бол 700 тэрбум төгрөгийн зам байж байгаа. За гэхдээ бол зөвхөн 2011 он 12 онд бол бид нэр хуучин төлөвлөжсэн 300-аад гарan 350 тэрбум төгрөг болоо төлөвлөж байгаа. Эхний урьдчилгааг нь. Ийхүү засгийн газрын төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлууд бүгд нэг байгууллагын урагшгүй үйлдэлээс олж хэрхэн хоошлогдож цаг хугацаа алдаж байгааг ганцхан жишээ тодорхой харууллаа. Нэгэнт өөрийнх нь буруугаас олж хоошлсон ажил эх хонд хийгдэх ажлуудтай давхцах нь тодорхой. Тэр үед Хөгжлийн банк бүх хөрөнгийг нь гаргах шаардлагатай болж байна. Шууд дэлгэрцдэг сайн зянаар мэдээллээ.